Сайн мэцхан уу? 19 оныхоо 36-аас 40-р тестийг ажилцгаая. За 36 бие махбодын кариотипийг зөв тодорхойлсон хувилбар гинэ. Кариотип гэж яг юу гэлээд байгаа вэ гэдгийг мэдэх ёстой. Нэгдүгээрт. За хоёрдугаарт A, B, C, D, E гэсэн үгдлүүд яг юуны тодорхойлолт вэ гэдгийг мэдчих юм бол ерөөхдөө амархан. За A, бие махбодын гадаа шинж тэмдгийн нийлбэр гэж байна. За хэрвээ гадаа шинж тэмдгийн нийлбэр гэх юм бол энэ нь фенотип гэлээд байна гэсэн үг. За дараагийнх нь хоромсоом дээрх генийн байрлал гэж байна те. Тэгэхээр генийн байрлалыг локус гэж нэрлэдэг учраас B бол худлаа, A бас худлаа. За C тухайн зүйлийн хоромсоомын тоо хэлбэр хэмжээ байж болох. D шинж тэмдэг дарагдах үзэгдэл. За дарагдах үзэгдлийг рецессив генээр илэрхийлдэг те, жижиг үсгэн тэмдэглэгээтэй. Тэгэхээр D бол угаасаа худлаа. E дээр шинж тэмдэг давмгайлах гэж энэ давмгайлах нь доминант генээр орж ирдэг. Том үсгээр тэмдэглэдэг. Тэгэхээр яалтчгүй C үгдэл буюу тухайн зүйлийн хоромсоомын тоо хэлбэр хэмжээ гэдэг маань зөв болж таарч байна. За тэгэхээр кариотип гэдэг бол тухайн бодгалын биеийн гэсэн бөмбөх хоромсоомын бүтэн иж бүртлийг хэлээд байна. Цөөнгийн иж бүртэл гэдэгт ижилхэн хоромсоомын иж бүртэл гэсэн үг хаана ч тийм. Тэгээ энэ нь бидэнд тэр хоромсоомын тоон хэд байгаа, хэлбэр хэмжээ нь өөрчлөлттэй юу үгүй юу гэдгийг бол илэрхийлж өгдөг. Тийм болохоор одоо ямарваа нэгэн удамшлын хүчин илэрх нь үгүй юу гэдгийг одоо энэ хүү хоромсоомын тооны болон бүтцийн өөрчлөлтийг бол харах боломжийг олгодог байна. Эргээд бол тооны. За генотиптэй тэгвэл энэ кариотип нь яг ямар ялгаатай юм бэ гэдэг асуулт гарч ирэх гээд байгаа. Тэгэхээр генотип гэдэг бол ерөнхийдөө одоо жишээлх юм бол том бие, жижиг биеийн хослол за гетерозигот доминант гэж болж байна те. Эсвэл гомозигот рецессив, эсвэл гомозигот доминант гэж болж байна. Тэгэхээр энэ өнгийг илэрхийлэгч ген нь 3 төрлийн хослолд үүсгдэг. Энэ бол манай генотип юм а гэд ойлгож болно. Тэгээ энэ хослолоос хамаарат тий том бие жижиг бие хослсон юм уу, жижиг бие хослсон юм уу, том бие хослсон юм уу гэдгээс хамаарат фенотип илэрх шинж тэмдэг нь нэг бол нийл яган өнгийн цэцэг, нэг бол цагаан өнгийн цэцэг илэрхэнэ шүү дээ тий. Тэгэхээр энэ мэтчлэн генотип ямар байна? Түүнээс фенотип шалтгаалдаг байна. За тийм учраас 36-гийн кариотип буюу C өгдөл зөв болсон байгаа. За 37 удамшаа хувьслын шинжүүдийг зөв илэрхийлсэн мөр гинэ. За анхаарах зүйл нь хэдүүлээнд удамших хувьслыг асуугаад байна те. Өөрөөр хэлэх юм бол мутацийн талаар асуугаад байна гэсэн үг. За эхнээс нь өгдлөө уншия. ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт гарах. За мутацийн дүнд өөрчлөлт гарч болох уу? За хоромсоомын тоонд өөрчлөлт гарах. За мутацийн дүнд энэ өөрчлөлт гарах боломжтой илүү. Хоромсоомын хэлбэр хэмжээнд өөрчлөлт гарах, нэг зүйл ургамлын үндэс харилцан адилгүй урттай байх. За дараагийнх нь зүйлд гарах хувьслын хязгаар нь генотипээр тодорхойлогдох. За бүлгийн шинжтэй өөрчлөлтүүд гарах гэсэн байна. Тэгэхээр эндээс манай хамгийн боломжтой өгдөл нь аль нь ээж тарах вэ гэдгийг хэдүүлээ. Ажиллахын тулд эхлээд хувьсалтайгаа танилцах хэрэгтэй болчих. Тэгэхээр хувьсэл гэдэг маань хоёр төрөл гэдэг байна шүү дээ. Эхнийх нь болохоор зэрэг удамшдаг хувьсэл буюу мутац гэж байна. Нөгөөх нь удамшдаггүй хувьсэл буюу модификац гэж орж ирдэг. Тэгэхээр удамшдаг гэхээр ойлгомжтой болж байгаа. Одоо эцэг гэхээс дараагийн үр удамд тэрний дараагийн үр удамд удамшаад явахыг удамшдаг хувьсэл гэж нэрлэдэг тийм тийм. Удамшдаггүй гэдэг нь тухайн одоо нэг зүйлийн одоо тэр амьдралын үе шатад л тухайн зүйлтэй ажиглагдана. Түүнээс түүний дараагийн үе шатад дамжихгүй, уламжлахгүй, удамшихгүй гэсэн үг хаана ш. За удамшдаг хувьсэл буюу мутацийн дотроо генийн түвшинд явагдаад байгаа юм уу? Жишээлх юм бол цэгэн мутац гэж болж байгаа нөгөө хадвар хэлбэрийг үүсгэдэг тий. За эсвэл хоромсоомын бүтцийн мутац үүсгээд байна уу? Нэг бол хоромсооны тооны мутац үүсгээд байна уу? Нөгөө Дауны синдром маань орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэн ямар түвшинд яваад байна вэ гэдгээсээ хамаарат мутац манаас дотроо хид хідэн төрөл байдаг. За удамшдаггүй мутацуудын хувьд одоо
хугацаанаас хамаарат төр зүрийн ийм модификац гэж болно. Эсвэл бүрэн модификац гэж болно. За жишээлх юм бол борлоно гэдэг нь өвлөн бацаал цайцсан шүү дээ. Тийм болохоор энэ нь төр зүрийн модификац болж өгч байгаа. Гэтэл нөгөө тогтмол дасгал хийдэг хүний хувьд булчин нь бол сайн хөгжилтэй байдаг. Тийм болохоор энэ бүрэн модификацд ороод явна гэсэн үг. За чиглэлийн хувьд тодорхой чиглэлтэй жишээлх юм бол сүдэр газар ургадаг ургамлууд илүү бараа ногоонтой гэдэг ч юм уу. Яагаад гэвэл хлоропластиктэй байна тийм ногоонгийн өсөлттэй байна гэдэгчлэн. Гэтэл тодорхой бус гэдэг нь нөхцөл нь ижил хэрнээсээ тухайн нөхцөлд байгаа ургамлууд өөр одоо фенотиптэй буюу генотипээс хамаарат өөр шинж тэмдгүүд илэрч болно. Энэ тохиолдолд тодорхой бус гэдэг. За бид үзүүлэх нөлөөгөөр нь морфолог нөлөөлөд байна уу? Эсвэл физиолог, биохимийн өөрчлөлтийг оруулаад байна уу? Тэ жишээлх юм бол өндөр ууландах цусан дах гемоглобины хэмжээ их байдаг гэдэг нь агаар дах хүчил төрөгч баасан учраас илүү их хүчил төрөгч холбохын тулд гемоглобин гэсэн байдаг гэх мэтчлэн явна. За ингээд түрүүний мэдээлэл харах юм бол манай мутац гэдэгт маань ерөөсөө ДНХ-ийн бүтэц өөрчлөлт маань ороод тэгээ хромосомын тооны өөрчлөлт маань ороод мөн дээрээс нь яг нь хромосомын хэлбэр хэмжээний өөрчлөлт маань орж ирдэг байх нэ. За 38. Өгөгдсөн угагтхууныг жишээтэй зөв харуулсан хувилбарыг сонгоорой. За энд байгалийн шалгарал, удамшил болон селекцийг ялгахаар орж ирсэн байна те. Тэгэхээр байгалийн шалгарал гэдэг маань өөрөө юу вэ гэхээр тухайн организм амьдрах орчиндөө илүү зохицсон шинж тэмдэг бүхий байх юм бол мэнд үлдэж тэр ашигтай шин чанараа үр төлдөө үлдээх замаар популяцийн генийн цанг өөрчлөгдөд явах юм. Одоо энэ процессыг те байгалийн шалгарал гэж нэрлэдэг та. Тэгэхээр энэнд удамших хувьсэл нөлөөлнө, амьдралын төлөв тэмцэл нөлөөлнө те орчинд илүү тасан зохицсон нь өөрийнхөө үр төлийг илүү үлдээн. Энэ бол байгалийн шалгарлын гол одоо үүсэж байгаа шалтгаан гэх юм уу. За тэгээд дотроо 3 төрлийн одоо чиглэлтэй байгалийн шалгарал үүсдэг те. Нэг нь болохоор зэрэг докторжуулагч шалгарал байна. Өөрөөр хэлбэл голын шинж тэмдэг маань илүү ивэгдэж үлддэг. Шувуу гэдэг маань хит бага өндөгтэй эсвэл хит их өндөгтэй байх нь тэнд бол нэг тийм ашигтай биш байгаа шүү дээ. Дунд зэргийн тооны өндөгтэй байх нь илүү ивэгдээд байна гэх зэрэг. За дараагийнх нь одоо салгагч шалгарал. Салгагч шалгарлын хувьд болохоор C дээр харуулсан байна. Яг нэг тийм тэмээний бөкшөг болсон байгаа. Өөрөөр хэлбэл хоёр захад байгаа одоо организм илүү ивэгдэн гэсэн үг. Завсрын шин чанартай организм нь мэнд үлдэж чадахгүй хана шүү дээ. За гэтэл чиглүүлэгч шалгар нь саний C-ийн эсрэг гэсэн үг байхгүй. Одоо нэг аль нэг чиглэл рүү нь ерөөхдөө бол шилждэг. Өөрөөр хэлбэл нэг бол цайвуур өнгийн ирвэхийнүүд мэнд үлдэн, нэг бол бараан өнгийн ирвэхийнүүд мэнд үлдэн. Энэ төрлийн шалгарлыг чиглүүлэгч шалгарал гэж нэрлэдэг байна. Тэгэхээр график өгдөөд тодорхойлолтын зөв харгалзуулах юм тасалууд ийш дээр бас нэлээд сайн орж ирдэг болохоор дайд маань энийгээс харах нэ. За тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо анаашин дээр жишээ аваад үзэх юм бол бүх анаашууд яг ижилхэн өндөртэй байгаагүй, өндрийн хувьд ялгаатай байсан гэртээ үрдийн цагт. За тэгвэл энд яаж ингээд сүүлийн үед те бидний мэдэх ингээд урт үзүүтэй анаашнууд мэд үлдсэн бэ гэхээр урт үзүүтэй байх тусмаа нойроо дээр бүх навчнуудыг ингээд идээд мэд үлдэх чадамж нь илүү өндөр байсан. Тэгвэл намхан богино хүзүүтэй анаашнууд нь хүч орогдоод тэг өндөр одоо хүзүүтэй өндөр анаашнууд нь мэд үлдэх чадвар сайтай байгаад тэгээд одоо өөртөө ижлэгэн ийм өндөр те тэр хүзүү урт үзүүний генийг авалсан бодголуудыг ингээд төрүүлснээрээ бидний өнөөдрийн мэдэх анааш үргэлжлээд бол үүсэж өгцөн гэж үзгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг төсөндөө байгалийн шалгал байгаа тийм хин хамгийн сайн зохицсон нь мэндүүлнэ. За гэтэл удамшил гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр ихээс болон эцгийн талаас мэдээж удамшлын материалыг хүлээж авна. Дараагийн үедээ ч гэсэндээ мөн удамшлын материалд дамжуулж өгнө. Тэгээ энэ явцад хромосомын тоонд өөрчлөлт гарахгүй. Энэ бол удамшлын гол шинж чанар. Жишээлх юм бол хүн гэдэг бол 46 хромосомтой гэвэл дараагийн төрөх хүүхэд нь 46, тэрний дараагийн 46 л байх ёстой. Тоонд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэсэн үг. За селекц гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр ерөнхийдөө бол байгалийн шалгарал бол аяндаа явагдаж ирсэн тэгээ организмод илүү орчин тойрондоо амьдрахын төлөө тэмцэлдэж илүү тасан зохицож тэгээд байгальдаа тасан зохицсон организмууд үүсэж исэн. Гэтэл селекц буюу зориудын шалгарал маань юу хэлээд байна вэ гэхээр хүн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн урамлын шин сортыг эсвэл амьтны шин үйлдвэрийг те одоо жишээлбэл ямар одоо үйлдвэрийн нохоо илүү таалагддгийг эсвэл ямар одоо чиглэлийн одоо үнэ сүү сайтай байхын
те аль нь илүү мах сайтай байх юм гэх зэрэг өөрийнхөө ашиг сонирхолд нийцсэн шинж тэмдгүүдийг зориудаар эргэлзүүлэхээр гаргаж авна гэсэн үг байхгүй юу? Энэ тохиолдолд селекц гэдэг. Тэгэхээр селекцийн дүнд гарч ирсэн одоо удмуудын хувьд байгалийн шалгаралт бол мэд үлдэх чадамж багатай. Яагаад гэхээр орчиндөө тэр өөрчлөлтөө тасан зохицоогүй зөвхөн хүний хүсэл шунал зориулагдсан гэсэн үг байна. За ингээд саяны мэдээлэлээр тулгуурлах юм бол байгалийн шалгарал маань хусны хүр ирвэхийн өнгө бараан босон гэж бараан өнгө нь мэд үлдээд цайвар өнгөний түүгээд идэвхжсэн байна гэсэн үг. Түүгдээ идэвхжсэн байна гэсэн үг. За удамшил гэдэг маань өөрөө яах нь хоромсомын тоо хэвээр хадаглагдан дараагийн удамд дамжиг гэлээд. За селекц гэдэг нь пенициллин төсвөртэй бактери ам гаргаж авна гэдэг нь тэр олон бактериудаас яг пенициллин төсвөртэйг нь гаргаж аваад шүү дээ. Энэ бол селекцийн арга ярахгүй юм бахны. За ингэ 38 болж таарч байна. За 39 жимсний ялааны богино далавч рецессив урт далавч доминант генээр удамшдаг. За гетерозигот урт далавчтай ялааг богино далавчтай ялаатай эвцэлдүүлэхэд урт далавчтай ялаа төрөх магадлалыг сонгох гинэ. За тэгээ хувьд орж ирсэн байна. Тэг хувь 75, 25, 100 тэгээд 50 гэсэн байна. Генетикийн бодлого орж ирэхээр бодлогоноос эхлээд хэдүүлээ өгдлөө түүх хэрэгтэй. Өөрөлдмөл богино далавч гэдэг нь энэ рецессив шинж юм биш үү гэж шууд жижиг үсэн тэмдэглэрээ тэмдэглээд урт далавч гэх юм бол энэ доминант гэсэн гингуудаа том үсгэрээ тэмдэглээд за гетерозигот урт далавчтай ялааг богино далавчтай ялаатай эвцэлдүүлсэн гэсэн тийм. Тэгэхээр гетерозигот урт далавчтай гэхээр мэдээж том жижиг гэж тарина. Богино далавчтай ялаа гэхээр жижиг жижиг гэж тарина. Ингээ хэдүүлээ өгдлөө эхлээд өгүүлбэртэй бодлогоноос юу олж авч чадхаар энэ тэр болгоноо бичээд авч яана гэсэн үг. За одоо бодлогоо хэдүүлээ бодоод үзье те. Урт далавчтай. Гэтэ энэ гетерозигот байсан. Тийм болохоор том жижиг гүрчгэн богино далавчтай ялаа гэхээр угаасаа жижиг байхаас өөр аргагүй. За эдрээс үүсэх гамет нь том жижиг агаас хоёр төрлийн гамет үүснэ. Жижиг агаас нэг төрлийн гамет үүснэ тийм. За үр төлийг нь би бичгээсээ өмнө хэдүүлээ пинетийн тороо байгуулж үзье. Энэ бол яг нэг цаг алдаад байгаа юм шиг хэрнээсээ хооронд нь холж солихгүй батаараа хийх арга гэх юм уу та. За том жижиг яг ингэж алдаж болохгүй шүү зэ. Том жижиг эцэг их дрозофил ялааны генүүдийг ингэж салгаад бичлээ. Одоо үр төлийнх нь хослол нь энэ дөрвөн хооснуудад бичигддэг тийм ээ. Том жижиг том жижиг гэсэн хослол үүсэж байна. Тэгэхээр өгүүлбэрт өгсөнчлэн том жижиг гэдэг бол том маань урт далавчтай ах хэвээр, жижиг маань богино ах хэвээр. Энд урт, энд богино. Тэгэхээр урт болон богино далавчтай ялаануудын генотип болон фенотипийн харьцааг нь бичих юм бол генотипийн харьцаа нь том жижиг хоёр шиг байгаа, жижиг бас хоёр шиг байгаа тий. Өөрөөр хэлэх юм бол энэ нь хураагдлаа нэгийг харьцах нь нэг болно гэсэн үг. За фенотипийн харьцааг бичээд үзье. Урт далавчтай ялаа хоёр шиг байгаа, богино далавчтай ялаа хоёр шиг, хоёр хуваагдаад нэгийг харьцах нь нэг гэсэн үг. За нэг харьцан нэг гэхэр чинь манай ялааны одоо тэр урт далавчтай ялаа төрөх магадлал нь яалтчгүй 50% байж тарж байгаамаа. За иймэрхүү байдлаар болж өгвөл пинетийн тороо байгуулад тэгээ өгдлөөсөө авч болох тэр бүх юмнуудаа ингэж цэгцэлж дүүж бичиж чаад тэгээ бодох юм бол толгой ирэхгүй бодлого яг зөв бодоод хариу гаргачнаа. За 40. За энд полигибрид байгаа даа тий. Өөрөөр хэлэх юм бол 3 шинж тэмдгийн хослолыг хэдүүлээд өгсөн байна. За энэ 3 шинж тэмдгийн хослолыг авсан чинь гисэн генотиптэй бодгалаас хэдэн төрлийн гамет үүсэх вэ гэж. Эндээс хэдүүлээ ингэж болно. Том гэдэг нь угаасаа яаж ч гамет үүссэн угаасаа том болон том л үүсч чад. Тэгэхээр энэ нь нэг төрлийн гамет үүснэ гэсэн. За энэ ширхэг гэхээр бас арай хотлоо олчих гээд байна. Төрөл гэдгээр нь явж. Дараагийнх нь болохоор зэрэг том бэ, жижиг б байх юм бол нэг гамет нь том бтэй, нөгөө гамет нь жижиг бтэй болж тарж байгаа. Тэгэхээр эндээс хоёр төрөл үүснэ гэсэн үг.
За дараад нь том C, жижиг C дээр бас нэг төрлийн гамет нь том C-тэй, нөгөө төрөл нь жижиг C-тэй байх учраас энэ мөн ялгаагүй хоёр төрлийн гамет үүснэ. Тэгэхээр 1 үрчгэн 2 үрчгэн 2 тэнцүү 4 буюу манай үүсэх gametийн тоо 4 төрөл ахны. За илүү одоо хялбархан бодъё гэх юм бол ерөнхийдөө бол ийм гомозиготойгоо тохиолдолд бол энийг бол төрлөөр бол тооцох байх юм шүү дээ. Тэгэхээр энд хідэн ч гений хослол байсан шууд гетерозигот авчих байхгүй. Тэгэхээр гетерозигото авчаар эн чин гетерозигот чинь хоёр янзын гамет үүсгдэг шүү дээ. Нэг бол том үсгтэй, нэг бол жижиг үсгтэй тий. Тийм болохоор хоёроор аваад тэнгуутаа эм зэрэг. Энэ эм зэрэг нь чамд хідэн ширхэг гетерозигот ийм гамет байгаа юм бэ? Генотип байгаа юм бэ гэдгээрээ бичих байхгүй. Тэгэхээр манай тохиолдолд том Б, жижиг Б, том С, жижиг С гэсэн хоёр ширхэг одоо үсгэн тэмдэглэгээ байгаад байгаа учраас манай N чин тэнцүү 2 гэсэн үг. Тэгэхээр 2-ын 2 зэрэг тэнцүү 4. Тэгэхээр энэ улаанаар бичсэн арга бол богино хугацаанд гялс gametийн төрлөө тооцох хялбар арга юм шүү. За ингээд манай 40-ийн зөв хариулт A өгөгдлээ. Тэгээ ерөөсөө 2-ын N зэргийг мартаж болохгүй. Энд 3 ширхэг ахын бол 2-ын 3 зэрэг, энд 4 ширхэг ахын бол 2-ын 4 зэрэг, 2-ын 5 зэрэг, 6 зэрэг гих мэтчлэн явдаг онцлогтой ахны. За энэ хүртэл анхааралтай сонссонд баярлалаа. Тэгээд илүү хийх мэт хийх эсвэл суугаад байгаарай. Баяа.